Гурав дахь дагалдагч бэлтгэх гурав дахь алхам бол нэг нэгийн харилцаа. За тэгэхээр хүмүүс тэгж боддог бас нэлээд залхуу гэх юм уу эсвэл амар гэж боддог юм ингээд нэлээд олон ингээд бүлэг хүмүүст библийн хичээл, сургалт, дагалдуулт хийх гэж оролддог. Тэр нь үр дүн маш бага гэсэн. Нэг нэгийн харилцаагаар хийх үр дүнтэй. За тэгэхээр энийг би жишээ болгож ярив. За жишээ нь би маш олон шилнүүд тавьж агаад тэгээд шаланкаар ус цацсан. За гэтэл зарим нь ингээд унтсан тэгээд ерөөс дүүрдүү аяг их ус сэргэлээл байгаа. Гэтэл маш хурдан дүүрэх арга бол шууд эхнээс нэг шилийг авал нөгөө шаланкийг ам амаар нийлүүлээд дүүрлээ дараагийнх дүүрлээ. Энэ нь маш их хүч бага зарцуулж их өвдөл гарна гэсэн. Тэгэхээр ихэнх хүмүүс боддог нэг нэгийн харилцаагаар тэгээд дагалдагч бэлтгэхээр тэгээд ямар үр дүн байх юм бэ? Айгу удаан юм биш үү гэж боддог. Ерөөсөө ядаж гэрийн бүлгээр юм уу, ургаар юм уу эсвэл бөөнөр нь дагалдуулаад илүү сайн юм шиг боддог. Харин энэ бол дагалдуулт хэрвээ тийм үйл явц хийх юм бол маш бага хугаар. За тэгээд судалгаагаар нэм гарагийн цуглаанд тогтмол ирдэг хүмүүстэй зөвхөн нэм гарагийн цуглаанаас ингээд одоо чинь пастор, элчийн сургаал сонсоод тогтмол явж байгаа хүмүүсээс дагалдагч төрөх тухай хувь хийдвэ гэсэн чинь 0% гарсан. Дагалдагч гарахгүй гэсэн. За тэгээд одоо манайхан болохоор ургаараа цуглаж байгаа шүү дээ. Ург. За ургийн уулзалтаар тийм нэгсний эсийн бүлгийн уулзалтаар бол хувь 10% гэж гарсан ба. Яг нь хүмүүсийн тоцоос учраас хүмүүс илүү доторх зүйл уудлаж гаргаж ярьж. Тэгэхээр чинь гүнзгий ярихгүй шүү дээ. Зүгээр өнгөцгөн дээ. Жоо өөрийн түүхээ ярина. Тийм болохоор 10% гарсан. Харин нэг нэгийн харилцаагаар 90% гарсан ба. Яг нэг нэгийн харилцаагаар ингэ за юу болж байна. Тэгээд эзний үгийг. Тэгэхээр би чуулганд бас дараа нь яг нэг нэгийн харилцаагаар дагалдуулах бас би сургалтын гарын авах гэсэн хүмүүстэй бас тарааж өгөх бодож байна. Манай Жим Лард ахын гибим судлалын арга байгаа. Тэрийг би бас дахиад нэг нэм гарыг дээр юм уу яг энэ гибим судлалын аргаар бүр дахиад сургаал зааж өгье. Тэрийг би одоо явсан газар болгонд хүмүүс зааж байгаа. Маш их үр дүнтэй байна. Тэгээ энийг бас чуулган дээр заагцсан бахад би бас бодож байна. За тэгвэл заагчсан би дахиж үнийг сэргээж яг аргачлалуудын маш тодорхой бүр жишээ болгоо бүр детальчилж бүгд энэ дээр суралцъя гэж. Тийм бол та дагалдагчаа бэлтгэхдээ маш амар байх бол. Амен. Ихэнх хүмүүс маань ингээд дагалдагч бэлтгэхээр ингээд өөртөө ингээд нэг дарамт үүрцэн гэл юу ярих юм би өөрөө одоо болоогоор хөрөөж түнд юу заах юм тэгээд харин таны сул дорог эзэн мэдж байгаа. Гэхдээ танаар дамжуулж эзний ариун сүнс өөрөө өөрчлөлтийг хийх болно. За тэгвэл 3 дугаар алхам нэг нэгийн харилцаагаар нэг нэгийн харилцаа гэдэг нь нэгээрээ та дагалдагчийг бэлтнэ гэсэн үг. За тэгэхээр би жишээ болгож ярив. Жишээ нь одоо би 7 хоногийн дундуур нэг хүнтэй холбоо өрөөд за хоёулаа 3 өдрийн 4 цагаас уулзах уу. За ердөө 1 цаг. За эсвэл өглөөний цайнд дэх юм дээ. Ингээд 5 хүнийг би 5 өөр цаг товлоод ердөө 5 хүнд би өөрийгөө зориулнаа шийднэсэн. За гэтэл тэрний үр дүн үнэхээр гайхалтай байх бол. Би тэр дагалдуултын үр дүнг ингээд харж ирсэн. Үгээр илэрхийлэх аргагүй. Тэгэхээр ирээдүйд чуулган бүгд үнэхээр энэ нутгийг эзэн дээр хацгаая. Тэгэхээр та үнэхээр итгэмжтэй дуулууртай байх юм бол энэний үр дүнгийг харах болно. За энэ дээр би та бүхнийг ам амаараа та нэг нэгийн харилцаагаар өөрийн дагалдагчийг бэлтнэ гэсэн үг. За одоо 4 рүү оръё. За 4 дээр нь болохоор эзний иш үзүүлэгч маань
хүүгийн нүдэн дээр нүдээ тавьсан. Нүдэн дээр. За тэгвэл энэ нь бид өөрийн дагалдуулж байгаа нэгэнд алсын харааг нь өгөх ёстой. Тэгвэл алсын харааг нь харуул. 4-р алхам. За тэр 34 дээр тэрээр дээш очиж хүүхдийн дээр хэвтэн амаа хүүгийн аманд нүдээ хүүгийн нүдэнд гэсэн байна. Тэгвэл тэр хүнд бид алсын харааг нь дамжуулах ёстой. Чиний амьдрал 5 жилийн дараа ямар болсон байх юм бэ гэдгийг харуулах ёстой. 10 жилийн дараа ямар болсон байх ёстой юм бэ гэдгийг харуулах ёстой. Тэгээ та түүнд нь төлөвлөлтийг нь, стратегийг нь хамтаа сууж энийг барьж болох ёстой. Чиний алсын хараа юу? Чиний үнэт зүйл юу? Тэгээ чиний амьдралдаа хийх урайч нь юу? Энэ бүгдийг гаргаж өгөх хэрэгтэй. За өнөөдөр чуулганы гишүүд маань алсын хараа байхгүй хүмүүс байна уу? Та 10 жилийн дараа ямар хүн болсон байх ёстой? Тэрийг гаргасан байна уу? 5 жилийн дараа ямар хүн болсон байх ёстой? За энийг гаргах ёстой шүү. Нөгөө лааз өшөглөө гэдэг шиг нөгөө годомж мэдэрлээ гэдэг шиг бид нар та тэгж амьдраад байгаа юм шиг байна. Өнөөдрөөрөө л за өнөөдөр маргааш амьд байгаа мэдэхгүй юм шиг ихтэй бид маргааш амьд байгаа мэдэхгүй ч гэсэн эзэн хэрвээ түүний алдрын төлөө та үнэхээр төлөвлөгөө стратеги хүсэл дотор байх юм бол эзэн амь амьдралыг чинь хамгаалах болно. Амен. За Чарльз Энтипег нөгөө эдгээр биелэг авьяастай. За Монголд ирчихсэн даавгүй санаж байна 2007 онд хэдэн он байлаа. За тэгсэн Эрдэнэтэд манай Чарльз маань эдгэрлийн конференц хийж явах үед нэг эмэгтэй хэлсэн. Миний дүү ингээ нас урцсан. Одоо ингээ ноорогт байна. Амьлуулж өгөөч гэсэн. Тэгсэн Чарльз болж ийн гэсэн. Явъя гэсэн. Тэгээд очиод замдаа явж байхдаа нөгөө эмэгтэй асуусан. За танаа дүү юу хийдэг гэдэг асуугаал байсан. Тэгсэн дүү нилээн тийм архинд ороод бүр архинд боочлогдсон. Тэгээд яг нөгөө эгчийнхэн яриан сонсч ирсэн. Шууд Чарльз уучлаарай. Таны дүүд ам ирэхгүй байна гэж. Тэгээд нөгөө эгч нь яа гэсэн чинь таны дүүгийн амьдралын зорилго байхгүйсэн. Тэгээд түүний бүх хийх ёстой зүйл дууссан байна. Хэрвээ түүний амьдрал зорилго байсан бол эзэн амьлуулах болно. Өөр халдрын төлөө. Тэгээд Чарльз би үнэхээр мянган хүмүүс өгсөн үнийг амьлуулж байх тэр үйл явцыг би эзэн надаар юм хийж явах би харсан. Тэгээд тэрэн цаанаа амьдралын эзэн зориулах агуу зорилготой байсан. Харин таны яг ингэ ярьж байгаа зүйлээс нь сонсоод таны дүүд энэ амьдралын агуу зорилго байхгүйсэн байна. Тэгэхээр амь гэж ирэхгүй. Тэгвэл одоо би та бүгдээс асуумаар таны амьдралын зорилго юу вэ? Тэгээд та үүнийг үнэхээр гаргах ёстой. Тэгвэл үүнийг нь та өөрийн дагалдагчтай харуулах ёстой. Хөөе миний дөө чиний амьдрал 5 жилийн дараа ийм болсон байх бол чиний төлөө сахилга баттай бай. Чи энэ зүйл дээр чамд ийм муу зуршлыг чи бол. Чи энэ зүйл дээр өөрийгөө хөгжүүл. Чи энэ зүйл дээр өөрийгөө сурах. Эсвэл 10 жилийн дараа чиний амьдрал ийм агуу зүйл эзэн юм. Тэгвэл чи 10 жилийн төлөө өнөөдөр энэ зүйл дээр өөрийгөө дасгалжуул. Чи энэ зүйл дээр өөрийгөө үнэхээр хүчтэй болгох. Та энэ зүйлийг хийж өгөх ёстой. Хэрвээ тийхгүй байх юм бол ингээд нэг юу Монгол тийм бас дуу гэдэг чинь салхиашаа хамхуул тийш. Тийм байж болохгүй үстэй. Тэгээ нөгөө салхины хэлсээр. Яг тийм хүмүүсийг болохоор ямар хүмүүс гэдгээр нөгөө цагийн дахиад би бас цагийн юм тухай ярих гэдэг шүү дээ. Цагийн менежмент гэдэг нөгөө сургаалыг за дараа орё. Дараа заана. За тэгэхээр дөрвөн зүйлийн дурдаад бай тээ. Чухал биш. Яаралтай биш дөрвөн цаг байгаа. Тэгэхээр яг амьдралын зорилго хүмүүс болохоор чухал биш, яаралтай биш цагт амьдрэх хүмүүс байна. За тэгээд дөрвөн цагийг за энийг дараа нь эзний цаг хугацаанд талаар ярих тийм ээ. Энэ бас аюу том сэдв байгаас. За тэгвэл
таны дөрөвдөх алхам бол та алсын харааг нүдэн дээр нь тавих хэрэгтэй. Бүр томоор харах хэрэгтэй. За юу юм? Бүгдээр баруун гар талд байгаа хүмүүс биеийнхээ үдээс нэгнийхээ үдээс нь харж байгаа. Гэхдээ бүр нүдээ том болгож бие биенийг хараадах. Нүдэн дээр нь. Нүдэн дээр. Та өөрийнхөө харааг дамжуулах хэрэгтэй шүү. За баруун гар талаас одоо зүүн талынхаа хүнийхээ нүд рүү нүдэн дээр нь үз. Өө хараагаа дамжуул. Би сурагч байхдаа нүүрэлт нэгдэг шүү дээ. Би нүүрэлт чаддаггүй шүү. Тийм нүүрэлтдэг ангас эмгтэй хүүхдүүд байсан шүү. Нийтэн жавчихгүй хардаг. Би харж чадахгүй дадчаад байдаг гэсэн. За тэр шигээс би үнэхээр яг нүүрэлт хүн шүүсэн. Өөрийнхөө дагалдах чинь өдрөө харж байгаа тийм. Чи нөхөр минь харж байна уу? Чи 5 жилийн дараа ямар байх вэ? Чи 20 жилийн дараа ямар байх вэ? Эзэн чамаар дамжуул мөгөл өтөн ерөнхий сайд болгоцсон байх нь байна. Эсвэл ерөнхийлөгч болгоцсон байх нь байна. Чамаа үнэхээр агуу бизнесмен болгоцсон байх нь байна. Чамаа агуу удирдагч болгоцсон байх нь байна. Чиний төлөө өнөөдөр өөрийгөө ингэж зориуд. Яавар гоё те. Дэлхийн хамгийн том сүмийн пастор байгаа шүү дээ. Давид Ёнгишо пастор тэр нөгөө маш олон сэтгүүл сурвалжлагч ирээд та яаж энэ одоо ингээд мянган сая юм том бизнесмен улс төрч дэлхийн алдартай манлайлагч хүмүүсийг олж сайн мэдээг тарааваа гэсэн. Юу гэж хэлсэгээ би нэг ч тийм үнийг танихгүй гэсэн. Харин би үнэхээр гуйлагчин, өрөнд орцсон, сул дорой тийм үүдгүй тийм мянган хүмүүсийг мэднэ гэсэн. Яг тийм хүмүүсийг амьдралд нь харааг нөхсөн. Тэгээд тэр дараа нь улс орны агуу удирдагч нар, манлайлагч нар бизнесийн талбарын хүчтэй хүмүүс болсон юм. Тэгвэл таны дагалдуулж байгаа нэгэн үнэхээр агуу манлайлагч байгаа. Амен. Амен. Халелуя. Ганцхан Монгол биш бүр Хятад, Орос үндэстэн дамсан өөрчлөлтийг авч явах агуу удирдагч байгаа. Тэгээд бид бол үнэхээр ганцхан Монгол хийс гаргахгүй. Яг бид дэлхийн хэмжээнд харж нутгийн хэмжээнд бид үйлчлэнэ.